Хай. За бүгдээрэнд нь энэ бичлэгээ үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Энэ бичлэгээр бүгдээрээ юу хийж байгаа вэ гэхээр юу шүү. Smart Tip нөхөлт бас 2хан лаг ашиглаад гой өвлийн эмгтээлэг бодолт хийж байгаа шүү за. Тэгээд хүлээн авч үзнэ үү? Өмнө энийг хийгээд явуулсан байгаа. Нөгөө гараа өгч байгаа ш түр. За ийм байна. Гоёороо ирсэн. Энд нэг хугарсан. Тэгэхээр эндээ шууд чинээр нэгийг наах нь. Тэгээ бусдыг нь жоохон богиносгоод нөхөх юм байна. Одоо энэ зайг нь. За тэгээ арилгаах юм. За ингээд хумснуудаа бүгдийг цэвэрлээд юу басан. Энэ rubber base тавьж гин. За одоо энэ дээрээ тавья. Хажуунаас нь илүү харагдах байсан байна. Тэгээд нэг иймэрхүү бомборыг аваад тавьчих гэж тавилаа. Тэгээ ингээ яг нөгөө нэг жийл тавьж байгаа юм шиг. За энэ болохоор ийшээгээ илүү энэ талтаа ингээ жоон хүндэрчээс болохоор өдр ингээ би арилгах цаагаа. Тэгэхээр энэ дээрээ бэйс тавьчаад давхар энэ everyday use me гэдэг энэ hard жилийг hard ч гэжтэй зүгээр нэг дүүргэлтийн хатууруулдаг жил жоохон энийг давхар тавина. Бусдаар бол нөгөө зүгээр байгаа дээр бол зүгээр ингээл rubber base-ийн нэмгэн тавиал ингэж гэж оруулах тавиал юм ярьчаад тэнийг үгээрээ л тэрийг засаж хэлж байгаа нь бүр тэнийг юм байна л. За одоо энийг ингэж хатаачаад тэгээд энэ хэсгийнхаа уугар энтрийг энгээр одоо янзлах нь шүү дээ. За эдгээр болохоор ийм болцсон байна. Энэ нөгөө нэг юм маань нэг их уур маань унцсан шүү дээ. Тэгээ энийг нэмж сая шинээр наасан тип баггүй. Гэхдээ адилхан бусдтай нь адилхан яг юм арталтаа зайтай наацсан. Одоо дараагийн удаа энэ хүмүүс маань ингээд ирэхэд юу байна? Бүх типийг аваад энэ өөрийнх нь хүмүүс нэг энэ хүртэл ургацсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд шууд хатууруулаа будаад явах байхгүй типийг салгаад тийм болохоор яг бусдтай нь адилхан нааша хэмжээтэй бас өөрийнх нь хүмсийг арилгахгүйгээр наасан байгаа. За одоо энийг тавах байна. Тэгтээ нэг нэмгэн давхраг явууллаа. Тэгээ нэг юм аваад за тэгээд юу маань бодолт маань бол нэг иймэрхүү. Тэгээд одоо энэ суур өнгөө иймэрхүү ийм ягаан өнгөөр бодгоч. За сая өнгө нь арай л цайварсан болохоор энэ ягуртын юм сироп 64-өр жоохон юу ачлаа. Өнгө оруулчлаа. Нэгэн давхар явсан. Одоо энийг бүгдийг клинсерээр арчаад нөгөө топ моп энтрий чинь агшаагаад идэв штэ арчихгүй байх юм бол клинсерээр нэг арчаад тэгээд гоё cat eye бодолтой хий. Cat eye бодгаараа шууд омбр ичнэ. Тэгээд хоёрын бодол тийм амар бодохгүй юм байна. Ингээ бүгдийг арчаад За ингээд чинь энэ өнгөө ингээ хэрэглэх гэсэн чинь
Энэ нөгөө юу вэ? Пигмент нь юу штэ? Velvet болохоос нөгөө юм амар саатай бол биш. Тэгэхээр нөгөө саатай цэнхэр яг зурагшгээ байлгах юм бол энийгээ болоод оронд нь ийм жели цэнхэр өнгөөр суураа будаад дээрэс нь ийм нөгөө саатай гоё цагаан саарл ката явахаар боллоо. За тэгэхээр ийм жели өнгөөр омбре их амар амархан байдаг. Жишээ нь одоо инглээ гэхэд энийг ашиглаж болж байна. Ингээ ашиглаад энийг бол флашлайтаар хатаалаа гэхэд энэ нөгөө юу яахгүй. Бабл үүсч гарч ирэхгүй. Амар сүртэй зузаан пигменттэй биш болохоор тэр дорн хатаагаад ингээ хурдан явчихна. Дахиад харуулъя. Тал хүртэл цэнхэр өнгөө явууллаа. Энд бодог маань нөгөө O'Connell-ийн яа гэдэг зардаг баха одоо энэ бодогнуудаа. Ийм брендийн бодог шүү. Амар хэрэгэлсэн юм бүр. Ингээл хурдан ус гавчна. За 13 манд болсон. Дахиж өнгө нэмэх шаардлагагүй гэж хэллээ. Би бол өөрчлөлтөд сонсдог. За одоо тэгээ шууд гоё саатай пигмент өнгө. Энэ минийг бол би ингээд хаанаас авснаа санахгүй байна. Анх дөнгөж нөгөө хумсаа будъя гэж эхэлж явах үедээ Монголоос авч ирсэн юм донд байсан нэг юм хятад юм шиг өнгө байл шүү заяа. За тэгээ энийгээ явъя дээр нь. Яг адилхан дарааллаараа нэмлээ энэ багсаараа гэт хажуу талаас нь гоё харуул. Доод давхрын омбре бол яг хуу жели өнгө болохоор ингээм амархан уустж байгаа. Тэгтээ мэдээж үсэг төгс болохгүй давхарлаж бас ката явах учраас зүгээр. Инглээ. Амархан. Тийм ээ. Дахиад нэг явбал илүү тод харагдахаас юм тий. За энэ дээр нэг явж харуулчаад тэгээд 13-аар дуусгаад ирье. За ингээд нөгөөх маань бол ийм болсон байна. Ингэж харагдана. Энэ дээрээ хоёр бантаас хонгоцсон ийм бантыг тавьж байгаа. Иймэрхүү.
хоёр уранд нь хоёуланд нь наагаад аюул цэвэрхэн. За тэгээд би юугаар наах вэ гэхээр Jimby брендийн энэс Jimby юу? Энэ болохоор Gracia энэ болохоор Gracia Beauty гинэ. Би нэг Jimby гэх гэж одоо дээр андуураад байсан шүү. Энэ Gracia болохоор нөгөө нэг энэ бейсний брэнд юм биш үү? За энэ бейсний брендийн шигтгэн наадаг юу? Жил юм байна. Нэг наацгаая. Тэгээ хүнээс бас хэмжээг нь асуугаад шигтгэн нэр нь яг ингэж таарч байна. Болж байна юм. Урагшлуулмаар байна. Хойшлуулмаар. Доошлуулах уу? За, ингээ энэ хэмжээнд дээрээ тохирсон. Тэгээ шууд флашлайтаараа хатаач. Миний шинэ хадаа хажууд нь яа ингээд ялаа алхал зорилттой юм шиг харагдаж шүү дээ. Миний их ерөөсөн. Алаа тайсан. Хүй бэж та. Энэ сая хогшоогоо. Энэ хамт онгоос юм биш тгөө. Энэ ингээ онгоцсон. Би ингэж хэрглэнэ гэж заасан чинь хараа. Энэ зүгээр хамт унаад ирсэн юм байна хөөе. Энэ хараа ийм нүхтэй юм байна. Шааргны хэрэггүй юм байна хөөе. Энэ тэгвэл ямар смарт хэрэглээтэй юм бэ? Ямар цэвэрхэн хэрэглэх юм шүү дээ. Тийм ээ. За. Ингээл голон шигтгийг айгу сайн наачна гэдэг байгаа шүү дээ. Айгу ер нь ингээд сайн наадаг гэд надад өгсөн байсан. Тэгэхээр бүгдээрээ энэ хүүхний хомсыг дахиад харцгаая сарын дараа. Нэг 3-4 хоногийн дараа. Тэгэл нөгөө өмстөг хэдэн 7 хоног гэсэн 3-7 хоног болцсон л ав тийм. 3-7 хоног болцсон. За ийм хөө ажиллах нь тийм. За талаа. За араас нь энэ бол хангалттай 97 секунд татсан байна. Тэгэхээр ер нь бол ямар ч цавууг ер нь 60 байг гэж бичсэн байсан ч 90 секунд татаачих хэрэгтэй. Цав болохоор арай л нэг өрөвдгөн байдаг. За тэгээ энийг юугаар бэхлэх вэ гэхээр энэ Crazy Top бороо яах гэж тойруулж бүхлэх гэж байна. Шигтгэн дээр бол ерөөсөө цавуу битэл топч хүргэж болохгүй шигтгэн дээр. Тэгэхээр гоё угавдаа л өнгө орол. Тэс ямар шигтгэнээсээ болно. Ийм хөөрхөн гоё маяудыг бол айлуулах шигтгийг үлдээх хэрэгтэй. Ингээл тойруулаад харахгүй юм шиг. За. Ингээд тойруулаад чигжээд үг хэрэгтэй. Ийм гогдохоор хэмжээний зай нүкс өгвөл байх хэрэгтэй. Юм нь гогдчихвол тэгэл хэцүүш тэрийг л бэлтгүүлээл. Уус өтгөн болохоор энэ их амар урсаж мурсаж яахгүй болохоор наан заавал хатах шаардлага байхгүй. За болсон. За шигтгийг бол наацсан. Тэгтээ шигтгээ наасан энэ хоёр хурууныхаа топик болохоро би тусад нь өөр топоор тавина. Тэр нь бол энэ юм лайнер топ.
За энэ 110 секунд хавцсан. Тэгэхээр хангалттай. Liner top маань ийм гоё бүтгэн бүтцтэй. Бас яг гоё цэвэрхэн ямыг тойроо тавьчихна. Зүгээр дундуур нь оруулах болно. Би тэгтээ нэг топ моп холихгүй ингээд шигтгээтэй умсаа дагнчаад байгаа мó энэ топороо. Эсвэл тавьж. Голны шигтгийг гоё тойруулаад энэ бол хараа ингээд арчих шаардлагагүй уусаа юм гоё топ байна. Non wife top. За одоо нөгөөх дээрээ топ. Ер нь тэгэл топо тавьчихад бүх юмыг цэгцрээд өөсөйгөө гоё харагдана л та. Топыг бол уурсаж талбихаас өмнө би ингээ хатаагаад 10 уруугаа шууд яваад дуусчдаг бишээ 5 уруугаараа. Одоо энэ ихнийхээ ингээ 5 уруу шууд өргөжлүүлж тавиал. Гэтэ энд ингээ одоо хурж болохгүй чигчээ уруунда. Зүгээр л тогтооцсон байгаа болохоос шууд яг хатаахгүй ч тийм флашлайт бол уурсгахгүй л барьж байгаа гэсэн үг. Гахтагаад хэр цэвэрхэн топ тавьсан чинь бас ингэж энэ гэрлээ харагдаад идэг. За тэгээд нөхөр за ингээд топо тавьж дуусгаад харуулъя. За ийм болсон байна. Нөгөө 5 өмс маань бол одоо хатж байгаа. Тэгээ энэ бол ингээд гоё гялтгараараа байсаар байх болно. Одоо энэ доотлохоо юмыг ингэж үрхээр бас амар гоё баг цаг те хэлбэрний өөмөө байсан бол давхар засагдаад явчихна. Тэгэхээр зөвхөн доогууraa л ингэж үрнэ. Хажуу талаас нь ингэж үрэх юм бол тэгээд давхаас нь зузаан юм болгож шээ. Бүр ингээд хэлбэрээ сайн далийн мөрийг нь ойлгохгүй гэж гарыг нь босгож ирж байгаа ингэж харж байна. Гэхдээ нөгөө байнь ирдэг хүмүүс болохоор ингээд хэлбэрийн тогтцсон байдаг бид нар ингээд би нэг тэгдэг. Хүний бас нэг гар урууны энэ шалтгаалаад байдаг шүү дээ.
Тэгвэл бүр ингэж харж агаад хэлбэрийн нас янзлна. Би далиж байсан юм уу гэсэн аахгүй тагаална. Одоо клинсерээр энэ даагуур арчаад үрцэн болохоор тосоод өгөх болоо. Тосоо гол нь шингээх хэрэгтэй. Зүгээр тоос нийлж хайчаад Монгол гэхдээ гайгүй юм шиг байна. Би зургнууд нь харахаар Европ талаар зүгээр ингээд хумсчтэн болохоор зүгээр тос ингээд хайчин. Тэгээ гялтгануулаад энэ нөгөө махны өөмөө энтрэл нуудын Монгол хэлтэй гайгүй. Мөртөө тосоо шингээж өгчөөд зураг авах хэрэгтэй. За одоо нэг иймэрхүү метршил сайтай хөнгөр клинсерээр зөвхөн хумсан дээр тос арчиж өгч байгаа ш. Зураг авахын тулд зөвхөн хумсан дээр тос арчаад за энэ болсон байна. Амар цэвэрхэн. Гэхдээ нэг юм хөөрхөн. Тэгтээ бас ийм өвлийн. Шинэ жил дууссан ч гэсэн нэг ийм өвлийн өнгөтэй. Сайн анзаарвал хоронз маань энэ баруун талын галтаа зөвхөн яг ингэж ташуу явж гисэн маа жоохон ийшээгээ. Нөгөө талын гараа нөгөө талаас нь ташуу явуулсан. Ер нь бол амар ижлэхэн харагдана гэсэн үг. Хаашаа шүүрсэс хоронзоо тахгүй. Энэ талын гар ингэж явсан. Нөгөө талын гар нь ингэж ташуу орж ирсэн магаз. Ингэж адилхан байх хэрэгтэй. Бэлдээ дараа нь нэг гоё соронзны олон янзын хэлбэр гаргаж болох бичлэг хийнэ. Миний захиалсан соронзнууд бараг ирээд гүйцэтгэсэн баха. Нэг амбокс хийгээл. За баярлалаа баяртай.